Гэхдээ итгэлийн зээл бол бас тэр оюун хорлох гишүүний ярьснаас хойш сошиал ер нь олон нийтийн мэдээлэл хэрэгслэр аюул шүүмжлэлтэд тулгарчлаа байна л да. Яг эзэндээ очивол уулын ч бас нэг жоохон ч бас биш юм байна. Өнөөдөр хөрхий үнэндээ бол бас жоохон юм хийгс улсууд бол энэ зээлийн хөгийн дарамт нь байж шүү дээ. Тэнд бол миний гаргаж ирсэн санд бол ядахтаа 50 сая болгоё. 20 сая чинь нэг тийм хүнд одоо ингээд зүгээр өгч юм шиг харагдаж байна. 50 сая болгол бас жоохон юм хийх байхаа гэж л бодод байна. Хитрхи баг зээл өгчлөөр хүмүүс нэгдүгürt өмнөх зээлийнхээ өр ширийг дарж одоо өндөр хүүтэй өрөө дарчих ч юм уу. Тэгээд цаана бизнес хийх мөнгө байхгүй. Зарим нэгэн ч одоо бас маш яваад унчих ч юм уу. Тиймэрхүү юм байж магадгүй жоохон үнийн нөнгөний их болгол яасан юм бэ гэдэг дээр бол би саналаа хэлж илээ.